Үзэгчтэй хоороо амгалан алтхай хадлизээс бэлтгэн хүрэгдэг Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаар үзэгчтэй түргэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Мэдээ хэлж байна. Манай аймагт 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй нарны хүүхдүүд халамжийн төв үйл ажиллагаатай аймаг удирдлагууд танилцсан байна. За тэд тус төвийн үйл ажиллагаатай танилцж тулгамдж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрсэн байна. За нарны хүүхдүүд халамжийн төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийн үйл ажиллагаанд тус төхөм үзүүлэхээр эрхэн зөрчигдсөн болон хүн төгсөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслах, дэмжих, асран хамгаалах, тэднийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 42 хүүхэд хамрагддаг, орон гэргүй орц хонгилд амьдардаг хагас бүтэн үнчин 1-5 насны 100 хүүхдийг 15, 12, 22, 23 зэрэг цэцэрлэгүүдийн халамжийн бүлэгт суралцуулж байна. Эдгээр хүүхдүүдийн 20 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна. За энэхүү төвд нэг хүүхдэд ноогдох урсгал зардал маш бага байдаг бол хоол хүнс, хэрэглээний ус, дулаан, оюутны сургалтын төлбөргээд маш олон зүйл дээр зардал гардаг. За гисэн гэдэж тус төв нь авиаслаг сурагчдынхаа тайлан тоглолтыг зохион байгуулж нарийн боо, гар урлал, ойдлын цэг аялуулж олсон орлогоор хүүхдийнхээ сайн сайхны төлөө зарцуулдаг байна. Жишээлбэл дулаан, цахилгаан ус, хүүхдийн хоолны зардал үнэхээр бага. Учираас бид нар байнгын өртөө ингэж гарч яваад идэг. Тэр хувьсах зардлыг л дэмжүүлж өгөөч. Бас энэ орон байрны маань үйл хөдлөлийн гэрчлэгээ энэ төр хүртэл байхгүй байгаа. Тэрийг энэ төр авч өгөх. Бас нэг хүүхдийн овгийг олдмол овогтой гэсэн тийм хүүхдтэй их таагүй сургууль дээр ч бас хүүхдүүдийн дунд хэвгүй байдалд ордог нэг хүн маань засаг дарга бас захидал бичсний дагуу тэр дагуу бас хүмүүс ирж шийдвэрлэж өгч байгаа. Үнэхээр их баяртай байна. За овгийн хувьд бол олдмол гэсэн овг янз бүрийн зохиомжтой овг их өгсөн байдаг. Тэр дундаа зохиомжтой овгтой олдмол гэдэг овгийг хүүхдүүд аягүй хүнд тусдаг. Том болоод ихтэй сургуульд орох, хүнтэй суухаас өсвөл олдмол гэдэг овг бол маш их сэтгэл эмзэглүүлсэн хүүхдийг зовоосон ийм нэр өгсөн байдаг. Төрөхөд байхад нь цагдаагийн газраас олсон гэлээ тэр хүүхдээ маань. Тэгээ тийм нэр өгсөн тэр овгийг л солиулах гэж хүүхд маань хүсэлт өөрөө захидал бичсэн байсан. Тэр дагуу хүмүүсээ дагуулж ирж байгаа. Тэгэхээр их баяртай. За манай энэ газрын асуудлыг шийдэж өгч байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд дээр гардаг янз бүрийн бас биднэрт бэрхшээлтэй асуудлууд гардаг. Тэрийг боловсрол соёлын төвийн дарга бас шийдвэрлэж өгөх талаар бас ярьлаа. Мөн бидний энд хийж байгаа бүтээлийг аймгийн захиргаа бас бэлэг дурслалынхаа зүйлд авч байх, биднийг тэгж дэмжих. Мөн эдийн засгийн хөтөлбөрт бас манай нарийн бовны цэхийн бүтээлийг оруулж талаар ярилцж шийдвэр гаргасан үнэхээр баяртай. За мөн өнгөрсөн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын адил хувьсах зарлаар санхүүждэг байсан бол 2015 онд нийгмийн халамж үйлчлэгээр хэлцэн төсөв дурсгал зарлыг суулгажээ. За цаашид тус хэлцээ санхүүжилтийг хариуцаж ажиллахаар болсонд нарны хүүхдүүд төвийн багш сурагчид талархаж байна. Энэ байгууллага урд нь өөрсдөө санхүүгийн асуудлыг шийддэг аян тэндээс тодорхой төвчний өсөлтийн маа тавьж явдаг байсан. За ингээ аймгийн засаг даргын санаачлага болон Тархал аймгийн нийгмийн халамж үйлчлэгийн хэлтсийн зүгээс холбогдох газруудад өсөлтийн маа тавьсны дагуу бол санхүүжилтийн асуудлыг бас шийдэж байгаа. За энд бол аймгийн төсөв 42 сая төгрөг энэ жил 15 онд цугцсан. Тэрийг энэ өнгөрсөн хугацааны зардал санхүүжилтийн маягаар шийдээд явна. Ер нь цаашдаа энэ төвд бол нийгмийн халамж үйлчлэгийн хэлтсийн зүгээс жил бүр урсгал зардлын төсөв суулгаж ингэж авч явахаар шийдвэрлэгдэж байна. Тэгээд гол нь төв маань өөрөө зүгээр нэг асрамжийн газар биш. Яг цэвэр зорилтуулгийн хүүхдүүд дээрээс нь боловсрол явж гин, хүмүүжлүүд явж гин, урлаг спорт гэдэг та бүхэн сайн харж байгаа бүх чиглэлийн асуудлууд явж байгаа. Энэ бол манай аймгийн хамгийн чухал хэсэг гэж үзэж байгаа юм. Нарны хүүхдүүд халамжийн төвийн багш нар урлагийн мэрэгжлийн сургалтын төвөөр дамжуулан ятга, морин хур, хөмий, дуулаач, уран нугаралт, Монгол үндэсний бүжиг зэрэг үндэсний урлагийг хүүхдэд заан сургадаг байна. Үүний үр дүнд Япон улсад 7 удаагийн урлагийн тоглолт хийсэн. Улмаар үндэсний үндэс жайка төслийн санхүүжилтээр урлагийн сургууль барих асуудлыг шийдвүүлсэн байна. Иймд тус төвийнхэнд урлагийн сургууль барих газрын асуудлыг судлаж хариу өгөхөө аймгийн газрын харилцаа барилгын болон газрын дарга Сүхбаатарын нүээр илэрхийлсэн. Зам үйл ажиллагаагаа явуулж буй тус төвийн 3 байрны үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг олгох асуудлыг аймгийн улсын бүртгэлийг хэлсэн дарга анхаарал тавьсан юм. За өнөөдөр нарны хүүхдүүд энэ хүүхдийн
бүхээгдэхүүнтэй танилцаад их сайхан байна. Сайхан үйл ажиллагаа явуулт юм байна. Манай байгууллагын зүгээс бол эдний одоо барилга байгууламж өөрсдөө хөрөнгөөр үүсгэн байгуулсан барилга байгууламж нь улсын бүртгэгдээгүй одоо хүртэл явдаг юм байна. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх тал дээр хамтарч ажиллахаар бид ажил тохироод байж байна. За өнөөдрийн байдлаар бол урд нь бас Эрдэнэчүүлэн багштай бас уулзах шалбуудж ярьж байсан. Нотлох баримтаа бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Тэгээд нотлох баримтаа бүрдүүлээд байхгүй нотлох баримтаа цуглуулж ирсэн үндсэн дээр улсын бүртгэгдэнэ. За энэ үеэр хэлцээгийн дэлхийн дарга нар нэг хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, эд материал болон уралдаан тэмцээнд оролцох дэмжлэг үзүүлж байх санаачлал гаргалаа. Мөн гар урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг худалдан авч гадаад дотоодын зочид төлөөлөгчд бэлэглэж байх, нарийн бомны цэхийн үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг үдийн цаг хөтөлбөрт хамруулах зэргээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болсон юм а. За ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдаас татдаг альва хураамжийг тус төвд хамрагддаг сурагчдаас авахгүй байх асуудлыг аймгийн боловсрол соёлын газраас зохицуулж өгөхөөр болсон байна. Дараагийн мэдээ Зэрсэг түвшний 330 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр сайн дураараа зусаа хандууллаа. Инхийг сахиулах хөөсөд өргөсөн тангарахтай эзэн байж эх орныхон болон олон улсын ажиллагаатай оролцож байдаг эрэлхийг залуучуудын төлөөлөл бусдын төлөө сайн улсад нэгдлээ. За зүтгэл байвал бүтээл төрнө гэдэг. Аймгийн цусны банкны хамт олон хэдийгээр цөөн орон тоотооч аймгийнхаа эрүүл мэндийн мананд бүхэл нөхцөл боломжоо дайчлан ажиллаж байгаа. Иргэдийг хүлээж авах хүлээлгийн танхимын тогтчлоос эхлээд цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, сайн дурын тусаа хандивлагчдын сайхан сэтгэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа. Бусдад амьдрал бэлгэлэх нь бүхнээс илүү тусаа. Тиймээс нэгдсэн эмнэлгийн цусны банкны үйл ажиллагаа дэмжиж, сайн үйлсийн аянд нэгдэж эх орны дайчид их дэлхийн инхийг сахиулагч залуус сайн дураараа цусаа хандууллаа. Мот буудлагын тусгай байдлаар Зэрсэг түвшний 330 дугаар ангийн 50 алба хаагч цусаа хандууллаа. Тэ болсон хин нэгний амийг аварж байвал аварж байгаа л гэж бодчихсоо гэж байгаа шүү дээ. Тэ. Хин нэг нь хэрэгтэй болж байгаа болохоор хин нэг нь хэрэг болоосоо гэсэн үгнээс цосоо гэж байгаа. Сирлон, Судан гэсэн ажиллагаанд явж байсан. Ер нь хүний алтай аим гэдэг чинь одоо маш чухал зүйл тийм ээ. Тэгээ хин нэгний амийг аварж байгаа гэж бодож одоо цусаа тодорхой хэмжээгээр боломжоор өгж байгаасай гэж уриалмаар энэ да. Өгж байгаарай гэж. Өнөөдөр манай цэргийн албаагчид 50 цэргийн албаагчид одоо сайн улсын аянд нэгдэж цусаа хандуулж байна. Энэ нь бол цаана нэг хүний цус хандуулахад ард нь 3 хүний амь нас явдаг. Эрдэнэт хүний амь насыг хамгаалсан маш ач холбогдолтой ийм үйлс болж байна. Манай цэргийн албаагчдууд инхийг сахиулах үйлсэд бас 100% үр гүйцэтгэдэг байгаа. Одоо өнөөдөр бол одоо 50 цэргийн албаагч нь сайн улсын аянд нэгдэж байгаа. За энэ өдөр сайн дураараа цусаа хандуулсан алба хаагчид инхийг сахиулах үйл ажиллагаанд хамрагдаж байсан өргөсөн тангарахтай эзэн байж чаддаг эх орны эрэлхийг дайчд юм а. Зэрсэг түвшний 330 дугаар ангийн Дархуул аймагт батлан хамгаалах бодлого Зэрсэг түвчин ангийн үйл ажиллагааг сурталчлан эргэн цэргийн харилцааг хөгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж иргэдэд нээлттэй үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. За түншлэн энэ өдөр 50 алба хаагч сайн дураараа цусаа хандуулсан нь эрдэнэт хүний амь насыг аврах эмнэлгүүдэд эрсдэлтэй үеийн цусны нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм а. Дараагийн мэдээ Эрүүл Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд ардчилсан залуучуудын холбоо болон Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөй хамтран сэтгцэд нөлөөлөх мансууруулах бодис эм бэлтгэл архитын согтуурхын хор уршиг иргэд олон нийт залуучуудад таниулан сурталчилгаар өнөөдрөөс эхлэн 2 сарын аяныг эхлүүлээд байна. Нийгэмд өнөөдөр өсвөр үе залуучууд архитын согтуурх тамхиталд мөн ахуйн нөхцөл эм бэлтгэл, өвс ургамал, цавуу, шатхуун, газ зэрэг хууль мансууруулах бодисыг ил далд хэлбэрээр хэрэглэж байгаа нь улсын хэмжээнд аюулын харанга дэлдэж байна. За иймд ардчилсан залуучуудын холбоо болон Дархуул аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ажлын хэсэг томилогдсон аймгийн цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, боловсролын газар, мэргэжлийн хяналтын газар, тагнуулын хилтэс зэрэг байгууллагууд хамтран энэхүү аяны хүрээнд сэтгцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлтгэл архитын согтуурхын хор уршгийг таниулан сурталчлах ажлуудыг шат дараалтаагаар өрнүүлэх гэж байна. Ардчилсан залуучдын холбоо Дархуул аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг томилогдож, за энэ ажлын хэсэгт маань болохоор цагдаагийн газраас, эрүүл мэндийн газар, боловсролын газар, мөн мэргэжлийн хяналт, тагнуулын алба, хүний эрхийн үндэсний төвөд энэ байгууллагууд маань хамтраад энэхүү аяныг эхлүүлж байгаамаа. За тус аян өнөөдрөөс эхлэн 2016 оны 2 дугаар сарын 8-ны хүртэл 2 сарын хугацаатай өрнөх бөгөөд энэ хугацаанд сэтгцэд нөлөөлөх болон мансууруулах бодисын хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг томилогдсон ажлын хэсгийнх нь зохион байгуулах юм а.
За энэ 2016 оны гэмт хэрэгтэй тэмцээн нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр бол төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч за өсвөр үе залуучууд болон аж ахуйн нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудыг чиглэсэн сургууль сурчлагын 2016 оны ажил энэ ажлаар эхэлж байна. За энэ аян бол бас цаг үеэ олсон нэлээдгүй олон ажлыг бол зохион байгуулах ийм ажил арга хэмжээний зохион байгуулалт явуулна. За иргэдийн хурлын даргын тогтоолоор байгуулагдсан 7 байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд энэ ажил ажиллана. За энэ ажлын зорилго юу гэхээр зэрэг Дархуул аймгийн хэмжээнд 2015 оны байдлаар гэмт хэрэг зөрчлийн тоо 5%-аас 35%-ийн хооронд бууж байгаа хэдий ч архитектурын согтуурхтсны улмаас үйлдэгж байгаа гэмт хэрэг зөрчил бол нийт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 35%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр зэрэг өсвөр үе залуучууд за мөн иргэдэн маань бол арх согтууруулах ундааны хэрэглээ гэдэг асуудал бол энэ бас тодорхой хэмжээгээр бол яригдж байна. Тийм учраас одоо шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулаад иргэд болон өсвөр үе залуучууд маань арх согтууруулах ундааныхаа хэрэглээнээс татгалзах энийг зөв боловсон хэрэглэх за хүүтний улирал болсонтой холбогдуулаад бол гудамж талбай олон нийтийн газар бол хөлдөж осгох ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртгөөс урчин сэргийлэх гэг мэтчлэн бол ажлуудыг цагдаагийн байгууллага бол энэ хамтарсан байгууллагуудтай зохион байгуулан бол энэ үйл ажиллагаа эхэлж байна. Монгол улсын хэмжээнд л тодорхой бүлэг залуучууд хэрэгжилж баримтлагдаад эхнээсээ хулаад хуулийн одоо хариуцлага хүлээгээд явж байна. Энэ байгууллага маань өөрөө урьдчилан сэргийлэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зүйл гэдэг маань бол ямар нэгэн гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж энэ болохгүй шүү. Энэ ийм хуулийн заалттай ийм ял шийтгэл хүлээдэг юм шүү гэдгийг одоо залуучуудаа урьдчилж таниулж мэдгдэх үгж хуулийн талаас нь мэдгдэх үгж эрүүл мэндийн талаас нь хортой хохиртой гэдгийг мэдж таниулж явахгүй бол залуучууд маань мэдээж хүүхэд өсвөр үеийнхэн маань бол зарим нэг юмдэр сонирх байх. Одоо ийм байдгийм байх, тийм байдгийм байх гэдэг. Энэ яг мэдээллийг бид бүхэн бол хор уршгийн талаар бол мэдээлэл бол тодорхой хэмжээнд өгнө. Гэхдээ бүр их одоо таны хэлтгсэнчлэн бүр сөргөөрөө сурчлагаа болоод явчихгүй гэдэг үүднээс бол бид бүхэн байгууллагууд маань бүгд тэрийг анхаарч ажиллана гэж явна. Тэгээд эцэст нь хэлэхэд бол эцэг эхчүүд та бүхний оролцоо бол хамгаас чухал байдаг. Тэгээд энэ дэр бол одоо эцэг эхчүүдийн анхаарал халамж хүүхдүүдтэй тавьж байгаа энэ бид бүгдийн ажлыг тус дэм болж явах тал дээр одоо эцэг эхчүүдийн оролцоо маш их байгаа шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Манай аймгийн хэмжээнд хар тамхи худалдаалах болон түүнийг хэрэглэдэг хэрэг гараагүй ч гэсэн за аливаа хор уршгийг урьдчилан сэргийлэх үүднээс тус аяныг зохио явуулж байгаамаа. Аян мөн Дархуул аймгийн Хонгор, Орхон, Шарын гол гэсэн 3 сумдууд ч мөн өрнөх юм а. Дараагийн мэдээ олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хүний эрхийн үндэсний комиссаас аймгийн засаг даргын хамгийн газар дэлхийн зүйн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүний эрх хэрэгжүүлэлт сэдвийн дор өглөөний уулзалтыг зохион байгуулсан байна. Төрийн болон төрийн бас байгууллагын төлөөлөл оролцсон хүний эрх хэрэгжүүлэлт сэдвт өглөөний уулзалтаар нээлттэй ярилцлаа. За өнөө үед аюулгүй байдал хөгжил хүний эрхийн тустай ойлголт биш. Зохицоор нь анхаарах асуудал болсон. За гисэн хэдий ч хэдэн 10 жилийн өмнө баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглалт фактуудыг эргээд тэр бүр мэдэхгүй. Төрийн байгууллага тэр дундаа шүүх дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэхгүй байгааг арилгахын тулд хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа чухал нөлөөтэй. За ялангуяа төрийн хүний эрх хэрэгжүүлэг баталгаатай эдлүүлэх үүргээ биелүүлж иргэдийн амар амгалан сайн сайхан байдлыг хангаж чадахгүй байгаа нь олон улсын хүний эрхийн биел ямар учир холбогдолтой, яагаад хүндэтгэн сахиг шаардлагатай байна гэдгийг дээрх уулзалтаар онцолж байлаа. За уулзалтаас мань хүлээгдэж байгаа хамгийн гол үр дүн маань 16 онд эрхчлөө хүний эрхчлөөг хамгаалахад орон нутгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, орон нутгад хүн бүрийн оролцоог одоо сайжруулах үндсэн чиглэлтэй юм ажил зохиогдож байна. Хүний эрхийн хамгаалахын зөвлөлийн хамт олонтойгоо бид 16 онд гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээнийхээ хүрээнд болон зөвхөн түүнд баригдахгүй олон ажлуудыг хийх болно. Аймгийн хэмжээнд 2016 онд хүний эрхийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдгийг дээрх уулзалтад тодорхойлсон нь хамгийн чухал үр дүн гэж зохион байгуулагчид үзэж байлаа. За дашрамд дуртахад нэгдсэн үндэсний байгууллага өөрийн дүрмдээ заасны дагуу хүний үндсэн эрхийг баталгаажуулахын тулд анх удаа 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг гаргасан бол одоогоос 49 жилийн тэртээ 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний эдлүүл зохиох үндсэн эрхийг төр заавал биелүүлэх үүрэг хүлээсэн. За иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, эдийн засаг,
нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт баталсан байна. За өнөөдөр иргэний болон улс төрийн эрхийн пактыг 167 улс, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай пактыг 160 улс зөвшөөрн нэгдээ оржээ. За манай улс энэ хоёр гэрээг 1974 онд сойрхон баталсан ба 1992 оны үндсэн хуулийн үзэл баримталд эдгээр гэрээгээр баталгаажуулсан эрхийг иргэддээ эдлүүлэх үүргийг төр түлээлгэсэн онцлогтой төдийгүй үндсэн хууль тогтоомжийн нэгэн адил сахин мөрдөх үүрэг хүлээдэг байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За манай аймгийн 12 дугаар цэцэрлэгийн нэрэмжит хүүхдийн найралдууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдэгүүд өчигдөр залуучууд театрын их танхимд гала тоглолтоо хийлээ. Дархан аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд жил болгон зохион байгуулдаг 12 дугаар цэцэрлэгийн нэрэмжит хүүхдийн найралдууны 3 дугаар наадамд 4 дугаар цэцэрлэг, 5 дугаар цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, 15 дугаар цэцэрлэг, 22 дугаар цэцэрлэгүүд гала тоглолтод шалгаж тэргуун байрны төлөө хүч сарсан бол за харин урилгаар 3 дугаар цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг, 11 дугаар цэцэрлэг, хааны хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд өчигдөр өөрсдийн уран бүтээлийн тайлан тоглолтоо үзүүлсэн бөгөөд улмаар энэ жилийн найралдууны уралдаант наадамд 4 дугаар цэцэрлэг тэргуун байранд орж иргэжлийн хүүхдийн найралдууны тэмцээн зохион байгуулах эрх үүргийг хүлээн авлаа. Манай цэцэрлэг энэ найралдууны тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа. 3 жил бас амжилттай оролцож ирсэн. Нодлон жил 3 дугаар байрын шагналыг хүртчихсэн. Энэ жил 1 дугаар байрын шагналыг хүртсэндээ баяртай байна. Тэгэд энэхүү тэмцээн маань бас сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд бүх хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх гэсэн зорилгын доор яг үндэссэн. Хүүхэд нэг бүрийг бид нэр хөгжүүлж чадчих байгаа энэ тэмцээнээр дамжуулан тэгээд 3 үе шаттайгаар явагддаг байгаа. 1-р үе, 2-р үе, 3-р шат нь гала тоглолт нь одоо ингээд залуучууд театрт болоод иймгүй амжилттай явж байгаа баяртай байна. За хүүхдийн найралтуу энэ жил 3 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам наадам улам өргөжөж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж ирсэн юм а. Энэ жилийн хувьд тэмцээнд 730 хүүхэд найралтууны тэмцээнд оролцсноос шилдэг гала тоглолтод 9 цэцэрлэгийн 315 хүүхэд оролцсон юм а. Монгол Улсын засгийн газрын 100 Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр мөн авиас хөтөлбөр өрөөнд энэ үйл ажиллагаа бол зохион байгуулагдаж байгаа. За энэ дээр бол хөгжмийн багшаас илүү бүлгийн багш удирдаач байна гэдэг бол бас ур чадвар юм аа. Тэгээд энийг бол бүлгийн багш нарыг чадваржуулах, дээрэс нь бие биенээсээ суралцах, хүүхдүүд бол одоо энэ найралдаг дуулснараа бие биенийгээ сонсох, мэдрэх бас хамтарч одоо нөө багаараа юм хийн гэдэг шиг одоо хамтын үйл ажиллагаагаар бол бас энэ найралдууны бас онцлог юм аа. 12 дугаар цэцэрлэгийн нэрэмжит найралдууны тэмцээн энэ жил 3 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог 4 наснуудын дунд зохион явагдсанараа онцлог байлаа. Жил ирэх тусам өргөжөж байгаа тус тэмцээнийг ирэх жил 4 дугаар цэцэрлэг зохион явуулах юм а. Мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаартай хамтдаас үзэгчтэй баярлалаа. Үзэгчтэй амралтын өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчтэй.